өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж мэддэг гэдэг. Зарим нэг үгийг олсон шүү. Зул өгөхийн өмнө яхан бамбартай хэлсэн л да. Тэр болж байгаа болов гэж бодож байна. Хоёрдугаар би хурдаар байсараа гэж хэлсэн шүү дээ. Энэ намдсан өгүүлбэртэй гол хяналтыг нэг цэвэрлэнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь хурцлаа. Ийм учраас солигдсон мэдэрч хэвлэлийн хуралд хийж байгаа байг үү. Би өнөөдөр цаглаад байгуулсан. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Одоо яг нэг цагийн дотор хамжиж энэ асуудал шийдэгдэнэ. Цаашдаа олон ийм асуудлыг шийднэ. Би тэрнийг хэлж амжаагүй үг байгаа хэлэхгүй хаа гэж яриад байсан шүү дээ. Энэ Эрдэнэтийн 49 хувийг ийштэй болох хэлбэрт энэ технологийн хурц оролцсон. Энэ чинь тэр Эрдэнэт гэдэг хүний хуурал байна. Хойд талда чимдээ урлагч халаанаа гэж тусгаалны генерал хүн байдаг юм аа. Ийм оролцоотой. Тэгээд энэ Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж ийм мэдээлэл хийж байна. Таныг бас тантай холбоотой сая долларыг бас Эрдэнэт үйлдвэрч авсан. Таны хүүтэй холбоотой бас мэдээлэл хийж байна. Хоёр анх хоёр гэдэг хүүхэд байдаг гэсэн юм яа. Нэг нь бураад уу, нэг нь хүүхэд. Миний анх хоёрын тухай нэг юм гараад тэр өчнө болдод олон нийтэд ойлгосон. Тэр 42 саяын анх хоёр гэнэ. Тэр бизнесийг бол би мэдээ. Тантай холбоотой 42 баримт тагнуулын байгууллагаас алдагдсан гэдэг ийм мэдээлэл шүү дээ. Тэрийг өнөөдөр үнэн гэдэг. Наад чи 97 онд 98 онд Баатар улгааж авсан байна. Юу нь яагаад байнга өөрчлөлт оруулж ирсэн юм бэ? 10 Хоёрын хэсгийг би ерөөсөө солиагүй. 5 удаа өөрчлөлт оруулсан гэдэг баримтыг Одоо бол би цагдаагийн юунаас байгууллагаас төлөөж урсан хүмүүсийг солиулна. Яагаад нэг бол яагаад ингэж байн байсан юм хардлага багш. Ийм юм ийм яриад байна. Захиалагчийн улаагүй байж хүн захиалгаар алсан гэж хүн шийдэгдэх гэж үгээд. Наа чи мангар биш бол хөөлч биш зүгээр Эрдэнэ ойлгож шít. Таныг ер нь зориг авах болоогүй гэж. Одоо энэ хэргийг шалгаж байгаа учраас одоо зарах цаг нь болоогүй гэж яриад байгаа шүү. Мөрдөө байцаа. Тэрийг би юу яач гэсэн байна. Тэр шүүхээр шийдвэрлэгсэн хэргийг нийлүүлэх саналуулах гэсэн өргөө өгсөн байна. Тун удахгүй би энэ саналаа засгийн бодлого оруулна. Хууль өөрчлөлтөд ийм асуудлыг шийддэг. Засгийн бодлого шийддэг болсон. захиалагч хийж байгаа. Яг захиалагчийн хэсгийг хамаагүй өөрчлөлт гэдэг ийм баримтыг гаргаж штэ. Тавууд өөрчлөж миний гар үсгийн байр наач. Сайдаар ажиллаж явах үедээ юу н ингэж удсан тантай холбоотой гэж шууд хэлж байдаг. Зоригийн хэрэг ингэж ийлэхгүй удсан ямд орж гэдэг холбоотой. Та үүнийг заах уу? Надтай холбоотой юм ирээсэн байхгүй. Наа чи юунд сандраад байна вэ гэхээр хүмүүсийн мөчд баримтаар хэлсээр шийдвэрч гисэн. Явдал нь сөхөж магадгүй үдээс хөтлөө гэж. Эрдэл. Урд мэдээлэл нь улс төрийн зорилготой юу? Ямар зорилго байхгүй. Тэр захиалагч гэдэг хүний үнэхээр урьдчилсан бол баримттай гаргаад тэрийг шалгах юм бол над хэлэх юм байхгүй. Аяа бол та нар захиалагч байгаа гэж хэлж байгаа захиалагчаа зарлаа гэж. Хурц мэдээлэл хийж байгаа улс төрийн зорилготой юу? Та тийм гэж бодож байна. Цаана ямар нэгэн хүний захиалгаар цэвэр улс төрийн зорилго шүү дээ. Энэ нөгөө Монголын хууль хяналтын байгуулагч нь намууд дарга нарт өөрчлөлтөг болчихсон. Сүлжээ бий болгочихсон. Тэрийг нуруу гэхээс хөтлөө ажиг байгаа. Би нуруу. магадгүй захиалагч нь мэдж байгаа учраас ийм мэдээлэл хийгээд байна уу? Хурц уу? Таныг гадаадын тагнуул гэж яриад. Гадаадын тагнуул байсан бол шалгаад намайг шийдэх юм яа. Баримттай гэж хэлсэн. Тагнуул биш гэдгийг нотолчихсон шүүхийн шийдвэр надад байна. Хоёр юм дотор төрөн байгаа. Нэгдүгээр нэмдуржийг гадаадын тагнуул гэж үтгэсэн байна. Хоёрдугаарт усын нууц задруулсан байна гэдгээр 7 жилийн ял авсан шүүхийн хоёр шатны шүүхийн шийдвэр миний өрөөнд байна. Тагнуулын байгууллагын та Хурцын ардуу зөндөөж. Наад нам дамжсан бүлэг чинь бүрэн болгох юм байна. 49-ийн байж. Наа чинь бол их зовлонтой зам төөрөн шүү. Энэ бол дөнгөж эхлэл. хурцаас та айж байна уу? Дөрлөж автоуийг бүлэрлэл байгаа. Тэр хоёр над ямар пад байсан юм бэ? Бид хоёр чинь ус дээр бид гурав чинь ус дээрийнхаа хашааг мэдэн шүү дээ. Би сая автоуийг утсаар хэллээ.
Тэр бүлгэлдэх учрыг олоорой гэж инээж байна лээ. Ер нь биднэрт бол улс төрийн өөр харьяал байдаг учраас холбогддог улс шүү дээ. Амин хувийн асуудлаар. Бид хаана байхаа мэднэ л дээ. Ер нь бол их сандарч байгаа юм. Хоёр тагнуулын байгууллагатай ингээд сайн зарлаж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхнээс ер нь имиж нь тагнуулын ерөнхий газар гэдэг бол том байгууллага шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар би танаас нэрийг хэлье. Тэр анх хоёр гэж нэг 42-ын шахаг хийсэн хүн гэж байна. Тэр миний танд миний багшийн хөвгтэй. Миний багшийн хөвгтэй. Намайг тагнахын тулд тэр анх хоёр дээр энэ байгууллага ажиллагаа хийгээд ийм аргатай болчиход байгаа. Тэгээд бүтэн жил намайг тагнасан шүү. Тэр нэг хууль гэнэлтийн байгууллага толгой дээр гарлаа гэж би яриад байгаа чи юм л дээ. Би энэ хурц гэдэг этгээдийг Эрдэнэттэй дагуулж орсон шүү дээ. Энэ этгээд чи ингэж хуулиус тагнуул хийж байгаа гэж. Наад тагнуулын байгууллага чинь бол хоёрхан өөрхтэй юм шүү дээ. Хууль нь гадаа тагнуул гэдэг. Сөрөг тагнуул гэдэг нь гадаадынх нь Монголыг өргөх юм бол тэрийг холбож шалгадаг ийм хоёр эрхтэй байгаа. Тэр өнөөдөр юу хийж байна? Гадаадын тусгаалыг шалгадаг улсын аюулгүй байдлыг хангадаг байгууллагын дарга ажилдаа өгөхийн өмнөх нь улс төрийн мэдээлэл хийж байгааг юу гэж ойлгох вэ? Одоо над дээр хийвэл хийнэ. Тэгэхээр тагнуулын газар дарга солигдох одоо хизээ шийдвэр би солигдох зүйлийг ярихсаа. Ер нь Монгол улсын тагнуулын байгууллагын дарга нь хуулийн сайдыг ингээд хэлжтэй. Ер нь юу болоод байна вэ? Тань дээр хэлж. Хуулийн толгой дээр гарч энэ элбэг дурж үед улсыг төвөөсний илрэл нь цогцолж шүү дээ. Бүгдийг ингээд компроматтай барьж авчихсан. Айлгал үлдвэл ингэж даалгавар дээрэмж хийдэг. Төрийн толгой дээр гарсан. Өнөөдөр харин сурцэг сайн хурал хийлээ. Өөрийг илчилчихлээ. Юу хийжсэн илчилчихлээ шүү дээ. Харин ийм одоо жишээ нь асууыг дөрвөж хоёр ямар хамаа тийм миний тухай мэддэг гэж байна. Та мэдээ мэдсэн байх тийм үү? Та чулмын хуралдааны үеэр хэлчихгүй яа гэдэг юм. одоо тагнуулын даргаар ямар хүн болох вэ? Тагнуулын даргаар дараагийн тагнуулын дарга илэрх болоо. Тийм ээ. Одоо та эсвэргийн иргэд хамгийн анхны авах хэмжээ одоо ажлаас өөрчлөлт үр дүн гарах болов. Нэр ямар үр дүн үзүүлэх. Тэгээд шалгалт газрыг шалгалсан. Цагдаа тагнуул гэдэг чинь бол засгийн газрын байгууллага. Энэ байгууллага ажлын хэсэг шилжүүлдэг байна. Би л цагдаас сурсан хүмүүсийг соёл гэж. Гэхдээ бол тэр эрхэн бол өөр газарт байдаг. Тэгээд асуудал нь хариуцлах юм байна. Одоо ажлын хэсэг ер нь захиалагчийг олсон ч гэдэг юм уу? Захиалагчийн талаар судалж байгаа. Одоо яг тэр мэдээлэл сүүлийн үеийн мэдээлэл байгаа юм бол та юу мэдээлэл авч байна? Ямар ч байсан энэ дарга нар нь солигдож байгаа. Би жишээ нь хурц гэдэг хүн тагнуулын дарга байна. Тодорхойлболын асуудлыг өрөөсөн. Би өштэй хурц гэдэг хүнийг жилийн өргөдөөгээд яваа гэж хэлсэн шүү. Чиний талаар элдэг үсийн муу хэлэх дурдж байна. Тэр үед намайг дагнажсэн юм байна. Тэр 92 оны өмнө сүх шалгасан гэж юм. Тэр чинь шүүхийн шийдвэртэй эдгээр шалгуулах юм байна. Бас шалгах гэж урилсан юм. Тэгээ ерөнхий томдонгээр юу харагддаг вэ гэхээр манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гадаад тагнуулын байгууллага улс төрчдийн тагнадаг. Хууль хяналтын байгууллагыг давхруулдаг. Томилгоогоор дамжуулж өөрсдийнхөө хүмүүсийг цагдаа чуулгуулж цагдаа өдөртөх юм ажил хийгээд байгаа юм. Би цэвэрлэнэ. Бүгдийн хэмж байгаа гэдгээ зарлаад байгаа юм шүү. тагнуулын байгууллага ингэж мэдээлэл хийж байгаа энэ хууль эрхцэн орчин ёс суртахуун асуудал. Та ханддаг хуулийн байгууллагт ч юм уу? Бүр жинхэнэ бампуура босгоо байсан шинжил энэ шүү дээ. Тэгээд тэр тусмаа ажлаа өхөө мэдрэмжтэй ийм мэдээлэл хийж яах гэдэг чинь бол энэ улс төрийн тагнуул хийжсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа байна. Таныг бас урд нь хууль зүйн сайдын хувьд бас Америкийн их хотын Францаас баримтчилж авчихад хурц олцож ирсэн гэж яриад байгаа. Наад тэр хүнийг буулж ирсэн хүн чинь бол хурц шүү дээ. Одоо хэлж. Та тэр үед хууль зүйн сайдаас хууль зүйн сайдын тагнуулын байгууллага нүүс сая чагаар мэдэгдсэн үү та? Та мэдээгүй байсан. Мэдээгүй.
Тэр чинь бол энэ дээр нөгөө төлбөрөө гэдэг юм маш нууцар батлагтай. Зөвхөн энэ маш нууцар хийдэг ажил. Европоор дамжуулж хулгайлах ажил зөвхөн байгуулж тэр хараа мараа хийж зөөс өгч хурцсан шүү дээ. Тэгээд тэр гадна тал очиж баригдсан байсан. Хүмүүс Тэгэхээр хууль зүйн сайдын таны хамгаалт юу ямар хөө байдаг? Ер нь бол өөр дээр ингээд гал дуудаж шүү дээ. Та айж эмээх тийм зүйл байгаа юу? Хамгаалт авахгүй. Би ямар ч хамгаалт авахгүй. Хавилан гараа бол. Айгаад байх бол би юм хийж. Нэг нам дотор би энэ өөрийнхөө мэддэг хүрээ. Би энэ муухай хууль дэний сүлжээнд тусан хүмүүс цагтаа маань цэвэрлэнэ. Бүх хөдөлгөөнд ажиллах. Тэгэхээр нэг нам доторх хууль зүйн сайдаар ингээд агентлагийн дарга нарыг ингэж өөрчлөж байгаа нас танаа нам дотор бас зөрчлийг харуулдаг ах шиг байна. Дандаа нэг дими юм ярьж байгаа юм. Наад цагдаагийн алгч бол ус төрөөс тусгаар гэсэн байгууллага шүү. Ус төрчдийг дагаж өгөөж албан тушаал авдаг. Тэгээд нэгдэлтэй хуулиудын гитнээ юм давдаг хаацаад байдаг би цэвэрлэж таараа. Би зогсохгүй шүү. Та цаашаа юу өрнөх бол би ингэж тусан өдөө эрчимтэй цэвэрлэе шүү. Хуулийн байгууллагын бүх даргуудыг сольсгоо та тэгээд. За би солиноос. цаашаа юу өрнөх вэ? Одоо сайн юм өрнө. юм. За та бүхэнд мэдээлэл